Hi guys. Шинэ влог оруулчих. Тэгээд өнөөдрийнхөө влогийг та нарт гоё нэг цай хийж үзүүлэх чинь. Энэ болохоор солонгос цай. Хүүтний илрэл аягүй зүгээр. Одоо ханиад том хоолой өвцөд аягүй зүгээр байдаг. Тэгээд хэрвээ энэ цайг ингэж хийхгүйгээр дэлгүүрээс солонгос дэлгүүрээс бэлнээр авч болно. Гэтэ би хийж уумаар санагдаад. Орцсон нэг амархан жинжер буюу цагаангаа, лимон, зөгийн балгуур. Тэгээд яг одоо би жинжерийнхаа хальсыг авчих. Тэгээд ингээ хусаа арилгах царайг амар идэг. Ерөөсөө жинжер хаяхгүй. Тэгээ би лимоноо болохоор энэ цаадтай усаар зайлаад цэвэрлэж. Тэг хэсэг хугацааны дараа уулзцгаа. Тэгээ энэ цай болохоор солонгос дэлгүүрт байдаг. Тэг яг одоо харуул. За яг одоо ийм артд байна. Тэгээд ийм гой цайнууд болохоор хүүтэнд айгүй хуудаг. Тэгээд энэ жишээ нь лимон, жинжертэй гэж байна. Тэгээ энийг хэдүүлээ өнөөдөр гэртээ хийнэ. За энэ зүсэж байгаа зүйл бол төмс биш. Энэ бол цагаангаа. Анхаарал тавьсанд баярлалаа. Чи тэгээд It's not for me to say you love. Go with the brothers, boo, you know how we do. It's За одоо энийг 3 хоног ба түүнээс дээш 7 хоног ч юм уу ингээ хөргөчөнд ингээ дарж агаад уул айгу зүгээр час халуусанд хийж болохгүй хүүтэн юм уу бүлээх уусанд хийж байгаа л хэлээсэ. Гэтэ одоо нэг цайг уучдаг л. Тэгсэн материал. Наадах ч бол ханиад шуухнаа төрөхгүй. Тий. Би чамаас нэг асуух уу? Тий. Шуухнаа гэж юу гэдэг юм? Ийм сонин амьсгал чаныхаа хэлдэм шүү. За хоёлаа амсаж үзэх үү? Тэгээ үлдсэн материалаараа хийж үзье. За тэгээ. ангой ундаа шиг л шүү дээ. Гэтэ илүү ирүүл. За бэби амсах чинь. Цайн дуртай хүмүүс бол уухаар байна уу? Их гоё. С витаминтэй. Амар л С амтгцсан гоё. Түл энэ жим ярих таслаа юм шүү. Би ч та чинь хибэр явах те ёо. Чи л уу нөхөс би одоо юу юм. Би юу? Бүүнөрөө гэж булзаар болчихсон те. Йоо. Нэр та нар нэг юм хэлэхэд манай залуучууд найз охин чинь ингээд би туржуу моржуу гэж шүү дээ те. Хамгийн дөрвөө амар турцсан шүү дээ гэж хэлэх хэрэгтэй шүү дээ мэдчихээс. Үгүй жоох эргэлзээд юм шүү. Би юу гэл яаж байна. Гой цай нөө. За бүгдээрээ сайн уу? Шинэ өдрийн мэд төргийн шинэ влог хийж байна. За тэгээд өнөөдрийн влог болохоор бид хоёрт нэг жижиг өрөө төгчүүлээ үйлцнийг зарим нь мэдж байгаа, зарим нь мэдэхгүй байгаа. Гэхдээ энэ жижиг өрөөг одоо 8 сарын дараа finally төгчүүлж эхлэх чинь. За тэгээд 8 сарын хугацаанд болохоор энэ жижиг өрөө ашиглахгүй байсараа жоохон агуулга шиг тоосноос дарсан байсан. Тэгээд би сая энэ доторх байсан юмнуудыг зэгцлээд тоосноос харуулчлаа. За тэгээд өнөөдөр болохоор энэ өрөө энэ ханы имүүлсдэх байгаа. Тэгээд имүүлсдэх хүмүүс өнөөдөр болохоор 1-2 цагийн өмнө имүүлсэн. Тэгээд би тэрнээс өмнө галсныгаа зэгцэлчлээ. За тэгээд энэ өрөөний тухайд ярих болохоор энэ өрөөний битээр зургийг болохоор бэг гэд интерьер дизайнер найзаараа бүр зургийг гаргуулсан байгаа. Зургийг гаргацсан байгаа одоо удахгүй би та нарт үзүүлнэ. За тэгээд ер нь энэ удаагийн влог болохоор ингээд өрөөний тогтчж байгаа явц үзүүлэх юм. Тэгээд хамт байцгаараа.
За өдрийн мэнд. За би нөгөө өрөөгөө эмүүлсэн гэснээр эмүүлсдүүлсэн. Тэгээд обон дээрээс шууд эмүүлсэн юм билээ. Тэр нь амар юм билээ. Тэгээд эмүүлснийхаа дараа жого хатааж жоод лакт юм билээ. Тэгэхээр нөгөө нэг эмүүлсэн дээр нь гарны хэмээ тогтдгоо. Тийм юм билээ. За өнөөдөр битээр болохоор энэ өрөөндөө гоё дороож очиж сонгож авна. Одоо ингэ шалаараа байгаа. Тэгээд дороож хийжүүл арай гоё тухтай болох бах. Цүрэтэж баасан тий. Одоо хэдүүлээ тэгээ Polaris Department Store дороож сонирхцгоо. Хамт яв. За битээ гэрээсээ гараад явж байна. Тэгээд ороод авах гэж байна. Тийм тэгээд хэдүүлээ дороожныхаа дэлгүүрлөө цаг явцгаа. Ер нь бол та нар мэдэх бах. Нөгөө нэг Polaris хэлтгүүрийн 3 хортой байдаг. Японд ороод ч гэсэн. Япон Толигийн брендийг тэгээд очиод хамт гоё таних. Очиод гоё ичэдийн үзүүлээ. Амар ичэдтэй. It's not for me to say you love. Go with the brothers who you know how we do. Бүр өнгөний сонголтын донд төрж аваад битээ ийм хоёр юм сонгосон. Тэрсэн харах юм бол энэ нэг юм чон сэхэр туяатай хар. Тэгээд юм шаранг. Гэхдээ шарангийг болохоор маш цөөхөн сонгож байгаа. Донд нь ингээ рандом хийх гээд ер нь бол ингэж хайчлаад бүрийнхээ хайчлаад бүр эвлүүлээд яаж хийж болтгоо нэг таалагдсахгүй шатрын бүлэг шиг хүүхдийн өрөөнд бол бүр 10 калсаж болж байгаа юм. Тэгээд энэ болохоор ингээд энэ хуулаад паркетыг гимтийхгүйгээр ингээд хөнхөө ингээд тавьчихдаг. Бусад дороож болохоор ингээд амар хүчтэй хортой цавуугаар ингээд паркетн дээр хасгаж байгаа наадаг. Тэгэн гот нэгдүгürt маш муухай үнэртэй үнэрээс гадна эрүүл мэндэд хортой байдаг. Тэгээ энэ дороож нь өөрөө бас дахин боловсруулсан маш эко материалаар хийгдсэн юм лээ. Бас хүүхдэд ч юм уу амьтны ерөөсө хоргүй гэсэн. Болохоор хүссэн өнгөөрөө ингээд зүсээд тэгээ хүссэн гоё хэлбэрээ гаргаад ямар ч интерьертэй зохицуулаад явах хэрэгтэй гоё юм бэлээ. Одоо битээр ер нь саяны дороож бол сонгоцсон. Тэгээд одоо очиод гоё эвлүүлэх хэлбэлээ амар гоё сэтгэл догтлж байна. Явцгаая. Тэгээд мэдээж дороожныхаа доор юм барьцалтуултгүй юм цаас наах юм байна. Хоёр талаараа наалддаг. Тэгээд очиод сайхан хэлүүлээ эвлүүлээд тоглоом болсон. Пазл. It's not for me to say you love. Go with the brothers who you know how we do. It's Энд чи бас харж байгаас амар хүнд юм байна тий. Хүнд. Гэтэ ирсэн байна. Тэгсэн чи айгүй харж нэг юм харанхуулсан. Тэгээд харанхууж явах муу харагдчихлаа. Гэтэ яг бүр ингэ хүлээж дэсэхгүй байна. Тэгээд одоо хөксөрлаа. Тэгээд яг нэг обжур хийх болохоор харах уу. Тийм жоо гэрэл мүлээж байгаа юм нэмэхгүй бол. Хийгээд харуулчлаа. Энэ шарангийн хартай хаана хойлохгүй. Тэрийг асаа зүгээр тавьж үзээд яасан. Тэгээд ерөнхийдөө одоо цаг орой болсон болохоор энэ маргааш гигэдэд хийхэр шийдлээ. Тэр илүү ирмэг энтрээ зүсэх юм. Тийм нэг жоохон зүсэлт хийх юм байна. Тэгээ гоё маргааш гигэдэд уулзаад хамтдаа хийцгээе. Чиний амьд таслж. Гоё юм тий. Дулаахан мэдрэмж хүрч. Гоё юм. За та нар яг харж байгаачлаа энэ нөө зориултын наалтны юм хэрэглэхэд маш хялбар. Тэгээд манай найз Бек орж ирээд бит хоёрт үзүүрт нь ингээ наахад тусалж байна. Бас ороод зүсгэд бас тулсан байгаа. Хэрэглэхэд аяга амархан энэ тэнд юм заавруулахгүй болохоор аяга амар байгааз. You know how we do.
Юу энэ хоёрыг нийлүүлсэн чи ямар гоё юм бэ? Тэгээ намайг өглөө унтж явах Дами Бэг хоёр энийг хийсэн байсан. За тэгээд амар гоё харагдчихэв. Тэгээ би чамаас сэтгэлээсээ. Бэг тэгээд үгүйс яарад өглөө нэг амар шүү дээ 7-д манад орж ирсэн болохоор нөгөө нойрон болохоор видеонд орохгүй явчлаа. Тэгээ юу н хамгийн ихэнх Бэг тусалсан. За та хэрвээ ингээд энд орооч чинь жоохон өөр уйдах юм бол энэ өгнөөсөө аваад солиход ямар ч асуудал байхгүй. Тэгээ ингээл Ашкатыг гоёор жаа тийм. за. Энийг ингээд солиго улаан бол. Тэгээд тэр энийхээ доор ямар ч цаваа байхгүй. Тэгээд ингээд маркет чинь зүгээр ирэл ямар ч завал. Тэгээд буцаал наат. Эсвэл энэ дээрээ бүр амар юм хасгаад тариг мараг хасглаа гэж бодсон шүү дээ. Тэнгүүд энийг аваад угаагаад буцаагаад тавьчих. Шөө бас нөгөө нэг ямар нэгэн байдлаар гал ингээд гүсэн бол галыг ингээд Дэмждэг үгсэн. тийм юм таалагдсан. За ингээд буцаагаад. За яг одоо та нарт туршилт хийж үзүүлээ. Би бас өөрөө туршиж үзээгүй байна аах удаа. Тэгээд ус асгаж үзүүлээ. Ус ингээд нэвчтгүү гэсэн. Яг гоо тодорхой хугацааны дараа шингэд юм байна. Тэр нь бол гэлс харчаад авчвал бараг хоороо шүү дээ. Оо вау. Nice. Энэ уусаа юм нано юм хамгаалттай байдаг гэсэн нэг ус мос янз бүрийн шингээ. Тэгээ ямар нэгэн байдлаар бүр муухай болчих юм бол нэг энэ хэсгээ аваад ингээд сольчихно. You say you love. It's not for me. Тэр ингээд үлддэг гэх юм уу? Тэгээд амьтантай болвол амьтны өнөр мөнөр ингээд шингээгээд авчдаг. Тэг өнөр гардаггүй. Тэгээд одоо ингээд шинд ороод хийсэн мөрчлөө нэг юм пластик муухай өнөр өнөртөхгүй юм тий. Ямар ч муухай өнөргүй яг бол тэр нээр Камерны өнөр өнөртөхгүй юм байна. тий. Тэгээд та нар дараагийнхаа бичлэгтэй хамт байгаарай. Тэгэх юм бол ингээд өрөөнийхөө явцыг баг харуулна. Тэгээд айгуугаа зураг нь гарсан байгаа. Манай бэг зургийг гаргасан. Тэгээд Дараагийн флор дээр яг 3D зургийг компьютероос харуулна. Тэгээд ямарсан их гоё ингээд суурин тавигдчихлаа. So happy. За Зинобгийн флортой хамт байсан баярлаа. Баяртай.